гэртээ хариулын тавгны хамттай пиццаг хамтдаа эзэхийг хүн ингээд бахан гурил ах ногоо бислэг байхад бас гоё хамттай пиццаг гэртээ хийж идэх боломжтой. Ингээд гурлаа зурч бэлдээд энэ хооронд маха арчижүүлтэн. Энэ хариулын тавгандаа тосоо хийгээд маха дээрэс ногоон сонгон хийгээд хуурсан. Хамтлагаанд хар перц, давс хийж өгнө. Тэгээд помидор, үрцээ, салаатны навчаар баяжуулж хуурсан. Энэ хооронд гурлаа хилдэж бэлдээд хариулын тавгаа маш сайн тосолж өгнө. Тэгээд гурлан дээрээ сүмсээ түрхээд дээрээс нь бислэгээ хийж өгнө. Тэгээд хуурч бэлдсэн ногоо маха хийгээд бислэгээ ахиухан хийгээд өгвөл маш гоё амттай болдог. Ингээд 5-6 минут зөөлөн гал дээр болоход тийм амттай пицца бэлэн боллоо. Энэ мэдчээрээр гэртээ туршиж үзээ, сэтгэлээ бичээрэй.